20 жилийн уулзалтаа. Танаа юу? За энэ тэнд нэг баахан хүмүүс ороод байна. Тэгэхээр 2 автобустай. Энэ нуу ихтэй юу бах юм? ногоо нуураа үзээд тэр суман дээр ирээд нутгаа үзээ явж байгаа хүмүүс хаа. Хан байна уу? Жохон бэлэн хидж байгаа юм аваад тэгэл. Сант Маргазаас өглөө гараад одоо бид хоёр идэр суман дээр ирсэн. Тэгээ идрийн гол дээр ирсэн байна. Загас барина. Одоо манай найз намайг дагуулж ирээд энэ идрийн голс амар загастай. Энд ч амар, тэнд ч амар. Одоо энд ч зөв юм байгаа, тэнд зөв юм байгаа. Али ингэ тэгээд Савхан аймгийн идэр суманд ногоон нуур гэж байд юм байна. Тэгээд тэр ногоон нуур руу бид хоёр явж хагаад ерөнхийдөө цаг одоо жоохон орой олчингууд нэртгэн кемпли майхнаа бариад юм бэлдээд энэ хойроо загсалж хагаад өглөө эртвээр нөгөө ногоон нуураа үзэхээр ерөнхийдөө тохирчлоо. Тохироо нүлжлээ. Одоо ингээд буудлах гэж байна. За ямар ч юм майхнаа бариад кемплед дуусчлаа. Энд бол мотоцикл ураад нөө. Аялагч памбгийн майхан. За энэ бол аялагч даваагийн майхан. Гэхдээ хамгийн сонир битээр ингээд өөр биенийхээ майханг харж байгаагүй. Энийг би саяхан авсан. Тэгсэн чи битээр майхан ёо гэж адилхан. Гэхдээ энэ чацхан ногоон. Энэ юм гоё усан цэнх. За битээрийн даруухан ширээг харчих юм. Айргны сав. Айргаач автад тусуулах юм. Ширээч тусуулж. За энэ үний хундгыг харчих. За энэ бол ундаа ажлынхаа хажуугаар буцах замдаа битээр бас нэг яаж зүгээр байх вэ гэд зам өөрөөгаад ногоон нууран дээр ирсэн байна. За ногоон нууран дээр ирсэн болохоор идрийн голын хажууд байгаа гэсэн үг. Надад одоо энд л амар загас, тэнд амар загас. Идрийн гол өстө битүү загас гэдээс одоо тэгээ загас барих юм байгаа сте. Одоо би барьж чадахгүй л одоо нэрээ өстө онгоо дуусна. Бид нар энд нэг хүмүүсийн буудалсан газар л ирж байгаа юм л да. Бид нар ер нь хаа явсан газар нөгөө юм түүдэг гал мал асаажсан газар нэрээд галаа асаах ер нь сонирхолтой байдیں۔ Уусаа тэгсэн ч дээр. Тэгээ яг энд ирсэн чинь түүдэг гал хажууд ирсэн чинь нэг юм газ ингээд чулуугаар даруулсан байж байна. Үтсэн чинь энэ баг дүүрэн шахуу юм талаараа газ байна. Тэгээд энийг одоо бид нарт эрэхтэй хэрэглээрэй гэвэлтэйсэн юм билгүй. Тэгээд нөгөө бид хэд ч бас явахаараа нөгөө юу мууга илүү гарсан төлөө мөлөгээ энэ дээрээ нөгөө юм түүдгийн хажууд үлдээчихдээ штэ. Тэрнтэй адилхан л яасан байна. Одоо энэгээр бол нэг хоол хийгээд нэг цайвал чанчглаа. За энэ юм манай найзын уурга энэ материалын зурагтай. Крокодил. Тий. Энэ дэхтэй яг одоо 2.10-тай. За тэгээд 250 г юу юм бэ? Грамын өгөө шидэх юм уу? Мэдгүй тиймэрхүү энэ амар уурга байна. Би нөгөө энэ амар уургыг хэвээр амьдралдаа баг барьж байгаагүй. Энэ чинь зүгээр юу юм шүү шүү. Матар макул гарах юм шүү. Матар гаргадаг гэдэг. Энэ хогоо зүгээр хай төгшөө заяа. Зөв хүний уургийг яаж зүгээр хай. Алан дүмний нүдэн дээр. Өсөн чам дэхтэй уурга цааш нь янз бүрийн уурга хэрэгсэлтэй болгож өгөн заяа. Гэтэ тэр хүртлээ энийг хэрэгжилжээ заяа. Би чамд одоо энэ 2500-тай баанттай заяа. Энэ загслаа сувыг үздэг хүмүүс бол ерөнхийдөө миний энийг мэдчихэж байгаа. Яа тэгэхээр би ингээд цээжин дээрээсээ ингээд камера өгөнгөд дандаа ингэж авдаг байхгүй. Мангар олон загас гаргасан. Энэ баантаар. Тэгээд энэ садварх нь болохоор яг маний чинь өөрөө сонирхдаг жоохон нарийн мэдрэмжтэй тийм садварх байхгүй. Тэгэхээр яг ультра лайтер хэрэгжилж ирсэн. Гэтэ энэ бол чиний материал чинь хажууд бол энэ хоорог бол хэвээр хангалттай шүү. Арай дээр хамаагүй дээр. Ядтаа урдлын энэ үзүүр нь кёк байгаа сте энэ. Ингээд тойлцаад кёк байгаа сте. За чи тэгээ зүгээр л намайг энийг хэрэглэе гэж өгчөж хүний хэрэглэжсэн уургийг муулаад. Тэгээ би ч уурга угсарч өгөх гэдэг. Тэр жигээр нь бүр угсарч өгөх гэдэг шүү дээ. Ойлгож байна. Носон бацаа юм шиг. Загсан дээр бол чи надад юм барихгүй шүү. Би бас нэг загсны влог хийгээд чи тэрэнд орцол байсан. Чи одоо энийг ингэ саваад үзтээ. Тэгээ энэ хогоо бас хажууд нь саваад үзтээ. Ямар муухай. Бүү ямар мод юм бэ юм ч. Амар гоц. Үй. Шал өөрөө гоцтэй. юм байна. Чи одоо муулаад яах вэ? Зүгээр цааш тавьчих дүүр. Наад хогоо угаасаа хаяа. Дараачихын тэгээ анх загас сонирхож байгаа хүмүүс нэг бити юм амар даацын уурга аваарай. Би ч нөгөө нэг солгоо гаргаж шийддэг байхгүй. Наач болох юм уу?
Болоо шүү дээ. Нөгөө талд эргүүлэх юм. Зүгээр. Болох юм уу? Солгоогаараа шидэд энэгүүрийн гэсэн зүг боо шүү дээ. Энд наа чи ингэ болж байгаа юм шиг. Болж шүү дээ. Усны өнгө маш гоё. Яа, тансаг байна. За миний ерөнхийдөө авч явдаг юмнуудыг манай загслах сувгийнхан бол мэднэ. За ингээ хулган молгон ингээ ерөнхийдөө би нэг хайхтар их юм авч явдаггүй. Яг тэгэхээр өвөрөвчтэй явж байгаа болохоор. Тэгэхээр надад одоо би чамд маш гоё дохоо өгсөж. Энэ манайхны хийсэн дохоо зэ. Дохоо. Тий, дохоо өгсөрнө. Би яах юм хөвөртэй ингэж яах юм бэ те? Тэгнь. Чин чихээр нь авах лөө. Чи өвөртэйгээр юу аавна гэсэн. Хоёлаа. Гоё. Ним шийднэ гэсэн үг за. Очин чамд Нэг гэдэг чинь нөгөө нэг арзаасаа нэг юм сарцгар болгоцсон юм уу? за тэрийг үзүүлнэ. За ним шийдэж болно. Эдрийн гол болохоор өөрөө амьд тал руугаа их гоё авах магадaltaй байдаг. Амьд гэдэг нь болохоор царцаа ч юм уу тий. Чигний улаан өт ч юм уу. Ер нь хаа яваа газар одоо чигний улаан өт буюу жирвэг гэдэг зүйлийг ямар ч голд юу авд юм да. Манай залуучууд ерөнхийдөө мэдэх байлгүй тий. За тэгээ пилсна ганцны пилсна шийдэж болно. Гэхдээ бол ер нь бол битээр хоёулаа нимпер үзнэ. Би болохоор өөрөө юутай байгаа. Нөгөө Юставтай энэ Wild Stream гэдэг ийм флай уурхтайгаа. Тэгээ би болохоор энэ сугын хажууд хамаагүй мастер зэрэглэх болгоо. Би болохоор флай шийднэ. За тэгж байгаа. Чи уралдаа би бараг илүү барьж юм байна. Би чи хөвсгөл нөрөө иргдээр өссөн шүү хөвчөө ой. Би бараг баригдахгүй бол сэлж ороод аа. Нэрээ бас тийм байдаг шүү дээ. Сэлж ороод би яашуу. За. Оо энэ одоо нөгөө ПВ маань асгаа ицсэн ба штэ юу маа. Би биш дундаа шах. За тэнийг хоёлаа хиттэй загас гарч ирсэн хэмжих ёстой өстэй болно. А хэмжүүр юм уу те? Энэ нэг юу? Метр. Энэ метр байна. Тэгээ хоёр салаалаад энэ нэг юмд ч одоо яах вэ? Нэг салаалаад нэг заваа нэм хийчихдээ юм лээ. Мэдхгүй юм чинь. Мань өөр нь мэдэн шүү. Мэдгүй. Голроо шидэж байгаа л ингээл татах хэрэгтэй үстэй. Шидчих ингээ хараад ингээ өвж яхад нь яах юм уу? Харах юм уу? Би бол нуур мууран дээр бол загасч мэднэ. Энэ гол молд бол үнэхээр мэдэхгүй байна. Дохоо өгшөө. Ер нь бол цул мэдрэмж идэх байхгүй. Дохоогоор загасчлна гэдэг чинь ерөөсөө дохооныхоо үзүүрийг маш сайн харна. За тэгээд садорк дохоо хоёрынхоо ингээд гол дээр усаа явж байгаа шүү дээ. Тэг байнга чангалан заяа. Чангалан. Нэг дохоо чинь доош нь чүк гэж жоохон ингээд чомпс хийгээд бүг гэж татах хэрэгтэй байхгүй, зоох хэрэгтэй байхгүй. Тэр чинь хамгийн гэд бүг гэд тэр доонууд их чухал юм байна. Чүк бүг. Алдаг ганц өнгийн нэм хичгэл тэгээд болно шүү дээ. Захилгааны нэг юм уцаар манай энэ манайхын монголчууд чинь нэг юм хөөрхөн юм юу хийгээд байгаа шүү дээ. Дохоо хийгээд байгаа шүү дээ. Дохоочд бол энэ дохоог бол мэднэ. Жинк амар супер ажилладаг тохиолдоо ална. За энийхээ урд талд ер нь типт. За хэдтэй типт хөөж. Типт гэж юу яа та? За нимп гэж одоо ерөнхийдөө эднээс байгаа да. Типт гэж чи тугалгаа яриад байгаа юм уу? Үгүй. За энэ л ер нь за типт гэдэг чинь юу вэ? Энэ уцнууд үзүр уц гэсэн үг. Үзүрдээ бас тусдаа уцтай мó. Уцтай. Ийм уцтай. Наад чи яадаг яхаар юм тустай юм. Энэ флап фишинг гэхгүй. Надад бас хийх гэж байгаа юм. Тэр чамд хийж өгөх гэдэг байхгүй. Чам би том би баг флай ч юм болсон. Би чамд загас гаргачаасаа гэж бодсондоо яг өөртөө өгсөрж байгаа юм шиг усарч өгөх гэдэг шүү дээ. Ойлгож байна. 4x чи энэ 4x л хангалттай сте. За дараа нь бол би өөрийнхөө уурыг яг тэр зэгсээг өгсөрчнаа. За тэгээ найздаа ямар тааш нь гоё дохоо өгсөрчээ. За ер нь бол энэ дохоогоор би өөрөө ч хүртэл шийдэж үзнэ гэсэн бодолтойгоор л өгсөрч байгаа шүү. Би нэг тийм загас чараагаа мэдхгүй хүнд нүд турсан юм байна. Шинэ нөгөө хөвлөгч маань ажиллахгүй гэдэг яах вэ? Интернет авах болохоор харин тий. Интернет байхгүй нь ороод ирд юм да. Come on! Come on! Алвэ. Энэ яг гитараа өгүүлчмээр байж тээ. энд бараг шилжээ байхгүй ш. 2G байна, 3G болох. Унтраа онгоцон дээр нь тавиад цаа тий. Юу яачмаар байгаа байхгүй юу? Гитараа ядаж хөвлчмээр байгаа. Тэр дээшээ гарвал бараг барах. Хөөе. Чи ихлэ юм сураад тал та. За, ихлэ юм сураад тал та. Би ч одоо нэг байнгын юм туслагч нартай явдаг болохоор гялзуулаад өгчт юм да. Одоо энэ уцаа бариад үз. Доош нь яв. Яаж вэ? Энд нэг занглаа. Тийм байгаа. Одоо нэг салаа юм шүү. Хоёр байгааз. Энэ нарийн болчихж байгаа шүү дээ. Одоо эн чинь бүдүүн байгаас тэгтээ эн чинь бас бүдүүндээ орохгүй. Энэ ингээд салаалаад
чад хоёр типл хий та. Яах юм бэ? Нэг л ичгээ. Гэхдээ би өөрөө бас төхөөгөр шидэж штэ. Үгүй надад шидэж үзэн штэ. Авч чадахгүй ч магадгүй штэ. Үгээр флайер. Тэгэхээр чи аль талын нэг үст. Нөгөө нэг нууран дээр шиг ингээд шидэл ингээд өгч идэг юм байна тий. Одоо гол гэдэг ч өгшөө. Яал өөрөө. Шаал. Бүтцэн өөр. За ингээд ямар ч гэсэн одоо найзынхаа олон жил одоо ингээд загас жарахаа хөөж тий. Энэ зүйлд ингээд мөнгө төгрөгөөн зарцуулж, хоббигоо цаг заваа гэр бүлээ гэрт нь орхиод хөдөө хээр ингээд явж байгаа юу сусныг нь одоо л шалгая би. Үнэн загаслаад гэдэг юм худлаа загаслаад би ийм загас барьсан л гэдэг тийм. Үнэн үг нь одоо л үзье. Гэхдээ намайг бол чи бол шалгахгүй л дээ. Монголын ард түмэн шалгацаа гэж. Гэхдээ тэр яах вэ? Зүгээр чи одоо миний нүдэн дээр л гарах хэрэгтэй шүү дээ. Тийм. Одоо яг одоогийн нөхцөл байдалд бол би гарахгүй л өстой үнэхээр онгоо болох гэдэг. Анти чи өстой жиг хэл амтаа хүний хажууд явж байгаа үнэ. Амар хэл амтаа. Ядж байгаа сайн нэг миний уурга моргийг ямар муухай тийш шидэв. Тэр чиний уурга ус одоо энэ чиний уурга болсон заяа. Тэгэхээр чи одоо бас те чи бас нэг одоохондоо түр хэрэглэхээр бол ургатай болчихлоо. Энэ чинь үгийн нуурын дээр даална штэ өгшөө. Уурга. Телескоп. Телескоп нөгөө сундаг болгоно телескоп гэдэг юм уу те. Телескоп. Яг үнэ. За энэ бол алдаг нимп заяа. За тэгээд ер нь бол тэгдэр хийгээд янз янз болчихгүй бол энэ гүн үү? Гүн би одоо энэ дотор хөш нэг ямк байгаа. Ямк гэдэг чи мэдж байгаа тийм ээ. За голыг үнзгийн хэсгийг цүнхэл үү? За яг үн цүнхэл байгаа. Хоёулаа та нар монголоор ярил та. Ямк гэдэг чинь орос үг. Зөв ёстой зөв чи ёстой зөв. Цүнхэл гэж ярих. За би ч амаргүйдээ бид нар бол манад нөгөө нэг бол цээл гэж ярьдаг. Цээл ч ярьж болно. За энэ дахиад одоо энэ одоо энэ бол ерөнхийдөө юу л дээ. Яган бүкстэй. Одоо энэ хар. Тэрийг явж байгаа тий. Хэлж байгаа шүү дээ. Fly fishing-ийн одоо нимптик гэж байгаа шүү дээ тийм үү. Нимптик дээр болохоор ингэдэг юм. Доотлолт нь хүнд нимп, арай том нимп хийнэ гэсэн үг зэ. Дээд талд нь болохоор жижиг нимп хийдэг гэсэн. Энэ болохоор хоёлоо телескоп боксоос учраас энэ бол асуудал. Би бол тохиондоо бол үнэхээр мэднэ. Яагаад гэвэл би тохиогоор үнэхээр сайн авч чаддаг байхгүй. Нүүр бардам хэлж чадна тэр өгш. Тийм учраас би яг өөрөө барих гэж байгаа юм шиг тийм тохио чамд өгсөрч өгч чинь. Энийг хоёлаа ингээ маргааш ийшнээ ингээ тестлээ явуулна гэсэн. За тэгээд за телескоп ерөнхийдөө ингээ бэлэн болсон. За энэ маа. За энэ бол чиний өөр. Бүгээс маань чинь чамд баанттай гоо бэлгэлж штэ. Ойлгож байна. За ямар ч сан гоё юм уургатай боллоо. За ийм гоё уурга бэлгэлсэн найзтай баярлаа. Өчигдөр бол миний төрсөн өдөр байсан тий. За тэгээд би болохоор нөгөө fly fishing-ийн 9 тавтай уурга бэлдэн. Ерөнхийдөө уурга өгсрөн. Одоо энэ хүний хажууд чинь би амар дээрлэх юм лээ. Яагаад тэгэхээр би одоо ведрумсэн. Ведрумсэн гэдэг чинь гуталтай би энэ усыг зүгээр туужаа явах боломжтой. Тэгж илүүрэх юм уу? Тэгж бүр амар. Хойлоо ингээ яг зэрэг гараанаас гарахгүй. Би чамайг амар илүүрэх. Чи одоо тавчтайгаа ус туулаад хоолоо боолж гэж яхсан би нэг зэрэг хоёр. За тэгээд миний 9 тавтай уурга байгаа. Тэгээ энэ болохоор 5 6-тай лайн ороод тийм банд гэж ярих болоо да. Дамар байна. Тий дамар гэж та нар ч. Монголоор ярихгүй тэгээд тэглэг орсоор ярьсан юм. За тэгээ ингээд битээр ингээд загсандаа гарна да. За манай найз Памбаг. Та нар одоо ингээ хар. За ингээд юм гутал өмсчт юм байна. Дотроо ус нэвтрдэггүй аимстай юм байна. Тэгээ ингээд ус нэвтрдэггүй ингээ хувцсыг ингээ сээж хүртлээ ингээд өмсчт юм байна. Энийг ведер гэдэг. Ведер гэж нэрлэдэг юм байна. Нип бол ер нь нөгөө бэлгэний хүмүүс ингэдэг нөгөө загасчд хоорондоо аюух гоё нип юм гоё бэлгэлдэг. Тэгээ надад эцэгч нэг надад нэг гоё нип бэлгэсэн загасчд байгаа тэднүүртэй бас гоё баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд энэ хүн загасч юм бол юм байд юм байна. Загасч гэдэг юм бол загасаа гаргаагүй ш. Тэгэхээр би аавна л та. Тэгсэн чинь загасчин биш үү нэрөөсөө л ингээл хотод явж байгаа юм шиг л байна. Ингээл болооч. Болоо. Энэ дугууны маск байна зүгээр ингийн малгай миний байнгын өмсдөг улаан цамц. Тэгээд энийг өмд тэгээд нэг готл тэгээд яг ингээл явж байна одоо. Одоо энэ үчи ингээл ус цас руу ороод ингээл загасч ярахаа бариад тест алах юм бахаа. Туучаал явж. Өгшөө. Юу яг нь найз нэг 3 шиг тоороо байгаа тэрийг авчих уу?
тэг өгшөө. Дүүргэн шүү дээ. Нэг үл 5 авах уу? Битээр угаасаа загас авахгүй. Битээр угаасаа загас идэхчгүй. За яг нэг ганц нэг хадраа авах юм бол бас нэг баян ангаадаа ирсэн юм чинь нэг сайхан шүл хийгээд уучна. Ингээд нөгөө нэг бэлгнийхаа уурхыг бариад ёо энэ ямар гоё юм бэ. Пүү зүгээр усан зүгээр тэр чигээр загас явж ивэл харагдахаар биш үү. Энэ ямар гоё юм бэ. Хараа. Ёо тэрарда. Энэ эдрийн гол яг одоо Викторийн байгаа газар ирнэ гэх юм бол Улаанбаатар хотоос нэг ерөнхийдөө нэг 1000 гаруй километрийн зайтай л юм шиг байлээ шүү. Би бол тэгж бодож байна. Ёо энийг хардаа. Тасарчжээ. Бараг энд буух байсан юм шүү бид хоёр. Энийг ингээ хараад нэрээ жоохон явж үзэх ёстой байсан юм байна. Тэгсэн болвол энд ирэх юм бол үнэхээр саяны газар бол үнэхээр өглөө босчроо гарч ирээл гараал майхнаасаа гараал ирэхдээ саяны байгаль утгах нь байх штеп битэрийг. Чи доошоо орцсон уу? Амгаа! Ийм амар орцсон юм. Харин олов. Ойрхон явна гэсэн штеп. Энэ хүмүүс мартаа хөөхтүүд явж байна. Энэ үнэр нь өстэй яг алхна. Тэгэхээр тасархаа үнэртэж. Пүүстэй гайхамшигтай. Одоо нэг бид чинь нэг тал хэрт явдсан штеп. Тэгэхэд нэг юм шарилж мэлж үнэртэй л жоохон юм бид штеп. Энд бол үнэхээр тийм алга. Оо манай хүн энд байт штеп. Доошоо орцсон, ус руу орцсон. Энэгээр буух хэрэгтэй байна. Ёо явлаа. Заяа жин. Байна. Харагдаж байна уу? Харагдаж байна уу? Чи мик асаавал чи мик ч орно шүү. Рек хийж байна. Мен яа сонгохлаа нэг. Чи намайг яагаад тийш авч яваад байгаа юм бэ? Мухтын гол руу авч яваадах юм намайг. Йоо ийш ингэ хадаа. Янз юм шүү дээ. Тэгээд харанхуй өсөлтөөр ингээд зүгээр ингээд хөвгөл хөвөөсөө. Төв бүгд доош нь ингээд юм шов босгоод автал юм байгаа шүү дээ. За ингээд 2 минутын сургалт маань маш амжилттай боллоо. За ингээд даваа ямын загалчлал эхэллээ. Чи бити юм нураага яваад л таач. За шидлээ. Өө за. Ой, инхээр сүг гэж хүрээд ирэх юм байна. Эдгээр чи зоох юм болоо гэж бодохгүй. Нийт модонд орооцсон бол ирчихсэн. За ойлголоо. За. Манай хэд юу н жоохон харахгүй байгаа юм шүү. Манай жоохон харахгүй байгаа юм шүү. Чи мик хасаасан юм уу? Чиний орохгүй байгаа юм шүү. Би чи юу н мэрэгжлийн болчихоо юм шүү. Би бол ер нь бол тийм давуу талаа ашиглаад байна. Ягаад гэхээр усны хог маш гоё. Дээрээс нь би вейдертэй. Яа, шумуул нэр үнэхээр амар байна. Шөө. Энийг зүгээр энд нь ингээд хүүлээ байж болд юм уу? Яасаа. Энэ хавьд хүүлээд. Би бол хаяхыг бол янзын л хаяад. Ядаж энийг нэг дохиод аваа явчихсныг харчмаар ах юм. Бас ингээд чичирж байгааг нь мэдэгдэж шүү. Наад чи бүрстэ. Би наа дохиогорч болстой хангалттай авна уу гэж. Ингээ аажаагийн татвал орох уу? Үгүй. Дохиогоо ажигл. Гол нь дохиогоо ажигл. Би энэ балаа өгөр итгэсэн гэж. Юу чадахгүй л байгаа юм да. Би ч бүр амар шидэд штэ бүр модыг тойм шидэд штэ. Харсан үстэй. Харсаа. Амар шидэд. За ямар ч гэсэн эхний загнуулалт болчих шиг л боллоо. Дангуу юу? Дангуу шээ тэр дээр. Оо муу амьсгаа. Арайч би тэлсэж наад модноос болгоно. Өөрөө байж унгаач нь би. Ой. Таталтаа на банда таталтаа. Тэргүүл. Наа чи амар гүнзгий штэ өгшөө. Хаалгач. Хаад хоёр ниймч амар үнтэй чамаас үнтэй шүү. Тэг бургас сугалж болохгүй байгаа гэдэг яа идэ. Бараг худлаа юм байна. Би бараг тэнд зогсож байгаа ингэж идмээр юм байна. Би ч давуу шиднэ гэдэг чи худлаа юм байна. За өстө болорсон. Яа идэ. Наад модоо очиж байгаа татаад авчих штэ. За одоо ингэх хэвээр байна. Энэ модыг ингэж нааш нь гулцаатал нь татах хэвээр байна. Тэгж яад авах хэвээр байна. Гэхдээ энэ чи дийлэхэргүй байна. Тэр Тат. дийлэхгүй байна. Тата. Ямар ч ядаргаатай хоббитой юм дээ та нар ч одоо. Дэгээгээ энэ модонд ингээ өлгөө ажиллаа.
Одоо энийг яаж авах вэ гэж одоо толгоогоо гашлах нь шүү дээ. Яаж чад халууцаад байна, тайлахаар шумуул хазаад байна. Ер нь энэ юу жоох эвгүй л шүү. За зөө тэрийг яаж авъя дөө. Миний нөгөө матраа уурга байсан бол ингээд дэгээдээд нааш татчихвал Зүгээр нэг модод авчих штэ. дийлэхгүй шүү дээ. Амар хүнд шүү дээ чи балараад тагч. Болно штэ. Болохоо тардаад штэ. Хуг татаа тэгээд энэ голын иргэн хуг татна уу яа нөө энэ үү? голын иргэн бургасыг хуг татчих болохгүй шүү дээ. Энэ стейж чад сүлэлдээд ямар эвгүй ургацсан юм бэ? Өө тэр хилээс дээ. Хуглаад аваа яттай. Хамаагүй. Тэр үзүр эсгийг дэгээдээд нааш татмаар байна. Зүгээр надад хуглаад авчих штэ. Юу гэж юм бэ? Голын хоголж болох. Наа чи баг хугарахгүй штэ. Юу? Наад мод чинь. Үгүй харин хугараад байна эндээ. Хатцаа хугарсан юм яаж авахгүй юу? За энэ мод голын иргэн модыг хугалахгүй шиг. Өө энэ туршлагатай хүн чинь туршлагатай л байт юм. Хугардгүй байна чи. Арай л амар орооцолтуулаа хийсэн байх шүү. Хамгийн сүүлд чи салаад заа чи баяртай. Яа. Янзи салгаж чадсан. Ээж одоо ширхэг нь 10,000 5,000 гэдэг харж хэцүү юм шүү дээ. За ямар ч байсан. Эхний адал явдалтайгаа болвол уцраад тахлаа. Хүү. Аа! Down, easy boy, easy boy. Down. Down. Я! Бомга! Авцаа! Йоо хардаа. Авцаа. Зэвгүй шүү дээ. Ленок. А барьцаа. Наатаа том юм байна штэ. Наатаа аваарай өстөө. Наатаа бити тавиарай өстөө. Юу юм бэ? Дэдаагүй. Я. Ленок. Миний өгсөө. Камар багчи. За ингээд. Аваарай өстөө. Бити халтчаарай. Эхнийхээ барьсан шүү. Том юм уу? Нүдэ том юм штэ. Энэ хардаа. Хөөргий юм байна штэ. Яа. Ер нь бол яг орон яг гараан дээр тэр шидэж байгаа байхгүй. Тэгэхээр чи би бол ерөөд одоогийн байдлаар fly fishing-ийн нийтдэх аргаар үзэж байгаа. Тагнаад байхгүй. Би загас барив. Манай найз би найзтай дохоо өксөр төгсөн байхгүй. Би нараа. Яарда одоо Монгол хошоор ер нь одоо зэвэг гэдэг загас чаардаа Монгол хошоор шүгүр хошоорт гэж байдгийг. Энэ шүгүр нэ тий. Энэ шүгүр байгаад. Тийм ээ. За ингээд эдрийн голоос анхны удаа ийм сайхан 40. Би ер нь анх удаа зүгээр юу яаж байна? Голоос анх удаа загас өрж ирсэн. Гоё бас. Эдгээр чи тоо зүгээр сая гэ та нар одоо миний бичлэгийг харнаа. За ямар ч гэсэн ингээд хангаа сайхан ишгэ хайрлаа тэгээд энийг хангаа ишгэ битээр нөгөө ерөнхийдөө шүл хийгээд дуусчих гэсэн бодолтой байгаа. Ганцхан загас авна. Бусдын бүгдийг буцаад тавина гэсэн бодолтой байгаа шүү. Окей. Тийм үстэй. Тий. Зохиорох ш. За загсаа нь цэвэрлэх гээд доошилж байна. Загас маань ерөнхийдөө ганцхан сүвтэй. Энэ сүвөөрөө болохоор ингэдэг байхгүй юу? Шин, баан төвсөө гараад байхгүй. Тэгэхээр одоо хэдүүлээ зэвэг загсаа ерөнхийдөө гизийн гой цэвэрлээ. Тэгээд ганц нэг шүлэнд бод яалчгүй авна штэ одоо тэгээд энийг нь маш сайн арилгах хэрэгтэй. Ер нь бол чи бодлоо тэгээд эн чинь нөжөрсөл юм байгаа штэ. Бас хайртай юм тий. Хайртай. Маш нарийн хайртай. Зэвгийчтэй хайрсгүй юм тий. Юу яриад байгаа. Одоо энэ зэвэг болон хадран загасны хайрс бол маш нарийнхан байдаг. Хадангийн чинь бас Үнэхээр за нэг шүлийн юм авах гэж байгаа бол гясал юу яахгүй бол шүлэндөө бэлдэхгүй бол наа чи удачгаараа арилгахад маш хэцүү төвөгтэй. Аягүй төвөгтэй байдаг шүү. яа ингээ ямар ч хэлсэн.
хоёр найз яг нэг шүлний ганцыг барьчаад сайн зөвлөө. Өнөөдөр нэг шүл хийж гурмаш харж идэх юм. Энэ харин яаж идмээр энэ ч өөрөө Яг шүл хийгээ авч байгаа. тэг болно. Үүдэг гала сах гадаж ин. Одоо би чинь нэг юун тулд асар олон удаагийн явган аялалт хийж ганцаараа явж байгаа бутроо шиг бодгоос. Хүнтэй явж байгаа бол одоо энэ хүний чинь нэг эрдэм чадлыг нь одоо ингээ харах гээд байгаа юм. Замик ингээ зүчээ. Ер нь бол ганцаараа голдуу ерөөдөө аялдаг л да. Гэхдээ одоо хоёулаа аялж байна. Гэхдээ хоёулаа аялахын давуу тал нь нөгөөд хоёр дахь хүн загас барьдаг юм байна. Тэгээд юу яалаа? Галаа асаа шууд одоо ингээд галаа асаагууд галан дээр ингээд тавиад ингээд шууд шараад идчих юм аим сонирхолтой баг. Чи наад чинь юу юм? Нөгөө яг ийм хөдөө гадаа нөгөө нэг амар хэцүү нөхцөл ахаадаг юм бэлдээсэн мөн үгүй бэлдээс биш. Ямар ч нөхцөлд нөгөө миний юу маань зөвх маань ноорох ч юм уу чийг авах ч юм уу тийм тохиолдолд шүтэн цай ерөөд ийм нөхцөлд аваа явдаг шүү. Би ч одоо чамайг нөгөө нэг учиргүй гоё бэлдсэн нөгөө нэг дааны тос мос наан цаана гээд байдаг юм тийм юм асах гэж бодсон. Үгүй ерөнхийдөө лаа бол байгаа. Тэгтээ шүтэн цул байгаа. Тэгтээ бол хэдүүтэй гоё юу яа те галаа гоё асгаад. Чи одоо бас нэг бос түүнд нэг жоохон зөвлөгөө. Одоо яг ийм нөхцөлд ингээрээ тэгээрээ энэ төр гээд бас нэг бас аялагч хүн байна да. Одоо тэгээд ер нь бол анх аялж байгаа залуучуудтай хий гэж хэлгээд нэгт хогоо ерөөсөө бити хай. Гэхдээ тэр чи одоо угсаа ийзэн штэ. Тий үгүй хэвээ үзэгдэл. Одоо надад ч хүн болгон мэддэг. Үгүй надад чи хаа хүн болгон мэддэг ч гэсэн одоо зарим нэг хүмүүс мэдэхгүй байна. Одоо хоёр болохоор загсаа авсан бол тийм үү? Нэг олон загас авах ерөөсөө шаардлага байхгүй. Таад ганцхан загас л ав. За ямар ч тааш галаа асаахгүй бол энэ уурах чи угаасаа матар гэдэг нэртэй уурах багт чи матар шоо чи нэг маяг ингэ шилтс мэдээд байгаа байхгүй. За тэгэхээр нар мар саргаад энэ өнгө мөнгө чинь ямар гоё харагдаж байна. Шумуул маань бас багасчлаа. Түрүүний хэсэг шумуул бужигнаад бороо ороод шуураад юу болов. Гэтэ одоо бол цаг агаар нь хэр гоё болчихлоо. Одоо манай найз энэ гадаа асаах гал яг одоо үндэ нэг зүгээр тодорхойлж найзыгаа тодорхойлж хэлэхэд зүгээр ухаантаад байгаа. Йоо гал малч яаж цаад байгаа юм. Энэ арда миний маа анди байсан зэвг загас. За миний загсыг одоо зүгээр өөрийнхөө аргаар шарна гэж одоо үзээд байна. Тэгээд ингээд энэ зэвг загас маань өөрөө дөнгө сая голоос гарч ирсэн. Тэгээд маш гоё амттай хүд уусны загас байхгүй. Тэгээд хэдүүлээ гоё зүгээр л гоё наавтаа тий жоохон амьд идэв. Түр дээр нь зүгээр гал дээр эргээд ингээл тавьчих. Аваа. За тэгэхээр яг чам тулгын цаас байхгүй юу? Бага ер нь бол байгаа. Гэхдээ ингэж идэл гоё шүү дээ. Үгүй наа чи ихтэй боловсролын хувьд боловсрол гэнэ нэг болохын хувьд наадах чинь гадна талын төлөгдөө дотор тал нь болох юм шүү. Үгүй маш гоё болно гэж. Би өөр ингэж зөндөө идсэн. Тийм үү. Аюу гоё ид. За манай найз бол ерөнхийдөө нэг надад энэ сонин содон юм амсуулчих гал үзээд л ах шиг. Надад тэр нь болохоор нэг ийм байна, тийм байна гэдэг. Яг хөтэ зүгээр одоо нэг дулаан боловсруулалтын арга гэдэг яриад байгаа. Энэ одоо гал ч тэ одоо манай хүн төрлөختөн ч одоо үүнийг гал гэдэг зүйлийг гашуулснаасаа хойш тэгэл өсрөнгөө өгшлийг ер нь авсан тийм байгаа шүү дээ. Үүнээс манай хүн одоо ингэж л яагаад юм. Одоо наад маадах чинь тэгтээ амтлахгүй мó. Гоё болно гэж. Би ч өгн амар гоё амтлцаа унтлаад тэ шаард манад алах юм баг гэж. За өнөөдөр ерөнхийдөө ингээ нэг түүдэг галтай шууд ингээ утсан. Ер нь бол одоогоос нэг 13 сая жилийн өмнөх юм яриад шүү. Аюу гоё болтой. Санаа зовх юм байхгүй. За ерөнхийдөө бол яг нэг ийм юм яриад байгаа юм. Тэгээ одоо энэ олон жил аялсан, олон жил загас барьсан хүний үгийг бол авахгүй байх аргагүй. Одоо тэгээд ямар хоол маш гоё болно. Тэгээд амтч хийснийхээ дараа хийдэ да. За одоо ямар ч гэсэн загас маань ингээд нэлийн шарагдсан байна. За одоо бол нэг ингэж шарагдж байна да. Ерөнхийдөө ингээл. Шууд ингээд бүдгийн гал дээр ингээл дээр нь хажлаа. Амтлагаа юу ч байхгүй. Загас маань яг энд байгаад байна. Яа, нэгтэй энэ яг бүтэлтэй болоод байгаа юм болохгүй юм уу?
Барьсан загсан бол байхгүй болгоо яж байгаа шүү. Амс чадахгүй юу шөлөмөл чи марцсан шүү дээ. Гайхамшиг иргэн ирлээ. Сүүлийн шатаад байна аа. Одоогоо байж нөгөө юу хийхгүй заяа. Давсны ам баг байхгүйгээр аюу гоё болд юм лээ. Байж ингээ байж. Манай энд орно жоохон цог бэлдээд. Чи зүгээр идчих болдгоо юм. Гүнаа чи ингэж идэх гэж юу байсан юм бэ? Энэ арай гоё шүү. Ба. Мөө гатар яг үгүй. Хөөе гэхдээ болж байна. Амар гоё юм. Манай мэн. Мэддгүй. Загсны мах гэдэг чинь. Загсны мах угаасаа түүхээр нь эзэн ч болно. Өөрөө кальц, магний. Тэгээ дээрээс нь цэвэр усны. Цэнгэн усны зогссон бол аль шүү дээ. Наашаа юу яваад наа. Утаа яваад наа. Угаасаа төлөгдсөн энэ чистэй бүр гоё амттай байна. Өөрөө болно ингээд төлөвдөд шажигнаад байна бүр. Өөрөө эн чинь зөв зогсохгүй. Зөв зогсч өөрөө маш гоё амттай. Цэнгэн усны хамгийн гоё амттай зогсолтой. Бараг амттай чиргүй зүгээр нь түүгээр нэсэн ч гоё байна. харин Сайн амттай зүгээр жоохон утааны амт бол жоохон шажигнаар болчихлаа. амттай чиргүй байхгүй юу? Амттай үнэхээр гоё. Гол нараагүй төдөр Хүн харах юм бол үнэхээр заваа юм шиг харагдаж байна нэр. Одоо ингэ болцсон баха. Яг одоо зүгээр 2 минут ингэж яагаад. эргүүлэхэд байгаа юм уу? Аа. Энэ ардаа ингээл идлээ шүү. Аач. Тамай. Яг зүгээр би төрөн анх ингэ хэлжсэн штэ. Давс игээд гош хараад наан цаана ингээд идэ гэж. Бүр давстай Тэгээ би яг зүгээр бодчихсон байхгүй юу. Гэхдээ тэгээд идсэн бол яг одоо энэ мэдрэмжийг би авахгүй юм байна. Тэгэхээр би яг магадгүй юм цөөхөн тохиолдох энэ мэдрэмжийг ингээд авцсан хамаагүй дээр байсан юм байна л гэж бодож байна. Гэхдээ яг амтны хувьд мэдээж шарсан загас магас нөгөө нэг маш олон төрлийн амтлагч хийснээс бол өөр л байна л та. Гэхдээ энэ төрлийн хоолыг хийгээд ингээд шууд идсэн нь бол яг үндэ энэ удаад бол маш зүв байлаа гэдгийг би бодож байна. За тэгтээ маш гоё байлаа. Би барьсан боронжи барьсан ч хамаагүй Баянгай бол өхөө бол өгсөн. Маргааш бол доошоо явахдаа би барь. За маргааши болоогоор та үнэхээр гоё би хатран барьж үзүүлээ. Шивэр хатран ийм том. Өнөөдөр манай угаасаа орой хоол маань угаасаа загас байсан. Өөр юм байхгүй дээ. Гэтэ яг манай найзад юу байгаа? Нөгөө боцтой ийм гомтой шүл байгаа. Гэхдээ тэрийг битээр тэрийг битээр чи бараг 3 хоног идчихэж байгаа байхгүй. Одоо яг өндө уйдж байна. Гэтэ гоё л байсан. Гэхдээ одоо уйдж байна. Хоолоо ямар ч идчихлээ. Тэгээ одоо битээр ингээд майхангууд маань ингээд бэлэн болцсон. Тэгэл одоо ингээл түүдэг галынхаа хажууд нэг жоохон гитар тоглож сууж байгаа. Тэгээд амраад өглөө бас жоохон загасчилж байгаа. Тэгээ Улаанбаатар руу явна да. A few moments later. Өглөөс ирсэн байна. Тэгтэр бас сайхан амтлаа шүү. Бабга. Бабга. Бага болов. Айгүй бол өглөө нэг уурга бариад явцсан байж магадгүй шүү. Юу штэ энэ загасчиж. Хар өөрөөр босоод бицс гал босоод харахтал байдгүй штэ. Энэ байхгүй. Бабга. Миний нөгөө өчтөрийн загас барьдаг уурга байхгүй штэ. Явцсан биш тий. Арай л байхгүй. Босож нэг халуун бүлийн юм гоё та. Тий. Сүйт юм шүү. Юу сэлэх мэлэх гэсэн чи аюултай хөт. За цай чанах ус. Ингээл манай
кофе байсан чи байхгүй болохгүй байна. Ийм нэг ном байгаа юм. Ийм арчлын урчжээ. Гитар сурахад айгүй их хэрэг болсон. Тос болсон. Энэ хамгийн гол нь ингээд маш олон дуутай. Тэгээд ингээд аккордын тэмдэглэгээтэй. Тэрнээс гадна ингээд бүтэн дуунуудынх нь үг байдаг нь маш даваа талтай байдаг байхгүй юу? Хүн нөгөө ингээд дуулах гэхээр дууных нь үгийг мэддэггүй шүү дээ. Тэгэнгүүт энэ дээр ингээд дууных нь үг нь байж байгаа. Чимэглэн гээд одоо вебсайт юу хаягта Facebook хаягта нэг өсгөө хийдий. Нэрийг би мэдэхгүй байна тэр охины. Тэгээд ийм гоё ном эрхлэн гаргадагт баярлалдаг шүү. Надад одоо 4 ном байдаг. За тэгээд памгаач дуулаараа заяа. Одоо ийм гоё байгаль гэхэд ирсэн юм чинь одоо нөгөө дэлхийн ээж гэдэг дуу лээ. Хүлээсэн төрөж хүүгийн ёсоор эдгэндэн твэрсэн дэлхийн ээж таньдаа мэдэр хайртай. Одоо ингээд хогнуудаа гоё түүж байна. Энд гэхдээ битээрийн хог биш л дээ. Гэхдээ битээрийн хог биш гэж юусоо яаж болохгүй. За ингээд амарлаа, явлаа. Гэхдээ цэвэрхэн шүү. Нэрс юм хог мог хаягүй шүү. За гэхдээ хоор машин. Хоёлаа чи хэдэн жилийн өмнө ингэж 28 руу алхачихлаа. Харин хоёлаа өчигдөр ярьсан шүү дээ. Тэгэхээр ч бас техник хэрэгсэл муу биш бас гайгүй л гэсэн юм байна. 360 мартаа. Тоогоо залгач. Байна. За сайн. Хөөстэй зүгээр. Загаснуудыг чи усан дээр ч бажигнуулж балчаал гэдэг. Загцаа даатууд ч өгшөө. Хөөстэй янз юм байна. Чи өрөөдөр чинь гол дотор ингээ гараа хийгээл гаргаж ирсэн шүү дээ. Гол дээр. Тэр найз хаанаггүй гэж надаас 6 асуулаа. Ногоо нуурн дээр нэ. Тийм амар үйлж өмөлсөн юм алга. За энэ амралтын газар байна. Тий. Кемпнүүд байна. Энэ доор одоо ер нь бол ингээ идрийн гол их ерөөсөө ийшээ баа гэсэн. За ногоо нуур маань энд харагдаж байна да. Яаст үнэхээр гоё ногоо шүү. Хараач та нар. Ийм гоё нуур харсан уу? Тэгээд хэлж байна. Оюун номын нуур гэж үүдээ. Яг тэр шиг. Танааша өрөөдөр өвгөө. Ямар харагдаж байна? Тасархаа чи тэрийг хараач. Ногоо бооцтой. Яа ингээд ногоо нуур дээр ирлээ. Ийм л ногоо нууртай. Одоо уг нь ингээд зэрлзээгүй байсан бол янз юм байна тий. Тойш дээрээс. Гэтэ энэ цотгол байхгүй юм тий. Бага. За чи зэрлзээч. Зургийг авсан. Зургийг авч байгаа нуураа нэгээр нэвчлээ. Энэ удаагийн нуур бол ногоон нэртэй. Идэр сумын нутагт байрлал нэг нуур байна. Байлаа. Нүд баш синтез зэрэгээд. За. Ногоо нуур. Тасарсан нуур да. Маа. За. Итрийн гол дээр нэлээд жоохон доошо буугаад хүрээд ирлээ. Ногоо нуураа үзчихэд тэгээ хүрээд ирлээ. За одоо уургаан сонгоно. Yeah. Ready. I am ready. You ready? We ready. Okay? Okay. Тобин ийм мар шараа ийм халуун малгах шийдмээр хаяа. Йоо. Орчлоо гэж бодлоо шүү дээ. Йоо, нэгэрэ. Яа. За одоо ингэнэ.
Юу яах байсан бэ? Энэ камерынхаа бэлгийг авчих хэрэгтэй юм шүү дээ би. Яа ингэж. Өнөөдөр ингэж анхныхаа хайр ус барьлаа. Ой за бэж. Энэ болохоор нөгөө дэгэ маань ийм сэртэн гэж нөгөө нэг ийм буцааж гарахад их хэцүү байдаг штэ тий. Тим юмгүй. Тийм болохоор амар байд юм байна загсандаа салгахад ч тэр яахад ч тэр. Тийм учраас ингэ салгачлаа. Амар байна. За ингээд өнөөдөр барьсан анхны загас. Гэхдээ энийг штэ би одоо алахгүй. Энийг явуулна. Усанд нь тавина. Зя. За яа төглөө. Харагдчих шít. Нилээн ол харагдчих шít. За ингээд өнөөдөр анхных гоё баригдлаа. Энд тест амар их байна загас. Нэр шүү. Памбог одоо амар баялах хат. Чи барчноо. Чи стамонд юмаа гэл. Энд бол яг анзын газар. Би одоо яг хаана шидэд хаана яг яхаа бол үнэхээр мэдчихлээ. Яг энэ хавьд. Залгоо газар дээр шийтсэн. Яа, миний нэг жоохон хөтлгөөл байгаа шүү. За. Бамбог надаас зөрүүлж яваад алга болчихлоо. Тэгээд надад нэг юм хэлсэн. Тэнд нэг үхэр чулуу байх ёстой юм даа гэд ийшээ явсан байхгүй. Тэгээ би яваад тэр үхэр чулуугаа олчиж байгаа байхгүй. Тэгээ үхэр чулуун дээр ирээд тэгээ сайн нэг сайхан хайр ус гаргаж ирлээ. Яава! Ундаа! Миний далаад тагтчих. Дуудаад. Одоо яг орох юм шиг санагдах юм. Яг энэ түрүү. Тэр. Ааш. 2-3 эргүүлээд нэг татхад нөгөө уцсныхаа нөгөө уцаа чангалаагүй байсан юм шүү дээ. Яг энд дохиод байгаа байхгүй. Зөө яг шитсэн сайных тэр. Одоо уцаа сайхан чангалж агаад одоо л чамаа байна да. Одоо дохиоч. Би бэлэн байна дохиоч. Би бэлэн штэ. Бэлэн биш үү татчаа тэгээд ингээд яг бэлэн болохоор татахгүй. Карт юу маань memory card гон жоон дүүрээд байна. Энэ би энэ занглаар нь давуулчихад байгаа юм шүү дээ. Чи арай л эрт муучлаа да. Өдөж байгаа байхгүй тэнд болгож мөлгээд. Би бэлэн. Жоохон дээрээс явуулна. Арай л доор шидчихэд байна. Занглаа маань хаана байна? Ингэсгээд. Одоо янз шидсэн шүү. За одоо жинхэнэ чангалаад авах шүү. Одоо та нар миний гараас гарахгүй. Яг л одоо энд л тавих хэрэгтэй. Тэр билээгүй юу? Зэла. Модоо штэ. Энэ болохгүй шүү. Мод маань урсаад байна доогоороо. Ямар тэнэг юм бэ? Ямар балай юм чи. Гол нөгөө дэгээгээ дэгээнийхээ нөгөө гөлөг ямар балай юм чи. Ямар балай юм бэ? Шүү амар лаг руу орчлоо шүү дээ чи. Юу шавар. Амар шаварлуу. Шигт. Энэ хүчээр авч болохгүй яагаад гэвэл энэ чи
Энэ сэртний амар үнэтэй гэдэг байгаа. За энэ чи эвтэйхэн гарахгүй саяных руу бол гарал балах юм байна. Шууд амар шигдэж шít. Эвгүй. Сая нэг утас юм уу үлдээж орсон тул та бас сандарсангүй. Үлдээгээгүй бол чивгүүл шүү сая. Fly fishing-ийн хуурай өгөөш буюу drive хийж үзэж байна. Би гэхдээ анх удаага ер нь бол drive хийж байгаа гэсэн үг. Тэгээд надаас бол нэлээ бол гарах байхаа. Өгшөө. Машиндаа явж ирье. Харин машиндаа явъя. Энэ нөгөө энэ минь ямар ч тохиромжгүй байна гэсэн. Цээжин тэгэхээр юм ярь. Тэг өгшөө. Одоох. За наадхыгаа яах гээд байгаа. Чи одоо бичээд надад гаргач. За одоо баандараа эргүүлж гаргаж үз. Чиний жоохон ядраах хэрэгтэй. Энэ саяны 2 барьдгаас магар тов юм биш дээ энэ. Миний энэ дэгээ маань орооцолтчлоо. Йоо. Тэгээ жоохон тавьж өгөх ёстой юу? Энэ арта. Тоглоцож байна. Чи яваад машина аваад ирж. Би яваад би яаж явж байгаа би гоё явчих. Чи наадхаа надад өгөө тэгээ явчихад ир. Үгүй чи энийг чадахгүй гэж бүр Яагараа чаддгүй. хаглаа ячна гэж. Ганцхан юм өгөөш. Энэ арда энэ та арай том уу? Энэ арда. Наадхаа гаргачаач. Авчруу. За ингээд эдрийн голын хадран буюу шивэр хадран. Fly fishing-ийн драйер нь би барьж байна. Одоо би бариад байгаа шүү дээ. Маш гоё юм байна. За энийг буцаана. Буцаачгүй дөө. Энэ миний хараач ямар гоё гэж бодож байна. Солонгорж штэ бас. За баяртай. Тэгж байгаа дахиад би чамаа барина. За юу. Яг тэнд юу байгаад байгаа байхгүй юу? Яг нэг авдаг газар ингэж хэлээд гэж байна. Ганц тэнд нэг юмд л шүргээд ах шиг байна. Чи одоо харж байгаа өгшөө. Би бол яг шийдэж байгаа байна. Одоо харж байгаа өгшөө. Тэр. Байхгүй шүргээд байгаа гэдэг. Шүргээд байна гэдэг шүү дээ. Энэ ямар урдан ороосолт тийм ээ. Бараг хөтлөөд аваад ирж байгаа юм шиг шээ. Нэрээ саяных гараа явчих өгшөө. Энэ тал руугаа. Байхгүй байна. Яг 2 байсан юм уу? Тэгээ хаашаа явчих вэ? Үгүй ороод нэг чи энэ хавар байж ах хэвчээ шүү дээ. Барьсан загас маа нэг нь оргочиж тэгээ уг нь тэндээс гараад энэ байж шүү дээ. Ой ёй. Чи одоо хайчих нь дээ. Энэ өшөө юу руу гарчих юм аа. Буцаа орчлоо. Сэтэ инээд тийм аа. Одоо энэ угаасаа буцаага бүгдийг тавих юм. Иргэ рүү гараад их юм чи. Яг наад таваараа байж зөө. Буцаад нөгөөх рүү орлоо чи. За ингээл мэдгүй. Би ингээд амар ер нь бол амар борлцчихээ. Амар борлцчихээ. Бороо гэдэг нэрнээ болчихчих. За ямар ч гэсэн бас энэ нөгөө бензиний асуудал гарсан. Бензин аваачрч байна. Энэ яаж өгөхгүй юм шиг. Асуудал. Цогоос хийж дээ. За ингээд сахар дээр явж байна. Живийн загсал дээр энэ дамаа загсалж байгааг авсан уу? Чи дандаа өөрөө ганцаархандаа барьж байгаагаа аваад ирсэн үү? Түмэн хайлт авсан шүү дээ. Тэгэхээр сүүлдээ нөгөө энэ үнцэн болохоор тэр готлоо хувцас өмсөд явчихаар ингээ хаасааг өнгөө чулуу молон дээр яваад байгаа байхгүй. Надад бол тийм байхгүй. Би чи нөгөө нэг хөл нөцгөнд таачтай болохоор яг тэгээ яваад бичлэг хийгээд байх ямар ч боломж байхгүй. Тийм учраас чинийхийг ер нь багал битсэн гэж айлаа. Явсараад хотод орж ирсэн. Замдаа бензиний асуудал гэж
жоохон өндөрлөлтэй асуудалтай тулгарлаа. Одоо ингээл очролж шít. Битээрч одоо бүр хөдөө хаа байсан хөдөө очрлоо шít. Гэхдээ ямар ч гэсэн авч чадсан. Тэгээ одоо Улаанбаатартай ямарчсан. Саадгүй сайхан яваа хүрээд ирлээ. За тэгээд дараачихан аллийн бичлэгээр уулзцгаая да.